Өнөөдөр цэвэрлэгээ хийдэг хүний хувьд өөрийнхөө цэвэрлэгээний гол бүтээгдэхүүн гол юмнуудыг танилцуулъя. Хамгийн их хэрэглэгддэг юм энэ миний цагаан цуу байгаа. За тэгээд энэ хүнсний сод, энэ шилнүүдэд ингээ хийцэн. Энэ washing сод, за энэ өөрөө хийсэн савн байна. Савн, за энэ боракс байна. За тэгээд ингээд цэвэрлэгээний бодисуудыг ингээд дандаа ингээд тусдаа өөр зориултаар нь ингээд шил арчигч ингээд тусдаа хийчдэг. За энэ болохоор нөгөө амин тоснууд гоё үнэртэй болгодог. За тэгээд энэ шингэн савн байна. Энэ би энэ юуг хэрэгэлдэг. Доктор Бронерсын энэ шингэн савнгууд хэрэгэлдэг. За энэ алчуурууд нь хараа ингээд дандаа тусдаа өөр гэсэн зориултаар ашигладаг. Зарим нь шил арчихад зориулдаг. Жорлон байна угаагаад арчихад ч юм уу ингээд энийг байнга угаагаад цэвэрлээд хэрэглээд идэг байхгүй.